Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Таны үнцэн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. Хөтлөгч Уянгаа настай хамт гэр бүл хүүхдийн хүмүүжил ёс суртахууны заа харга зүйч хамтран хөтлөгч жагаа. Таны үнцэн нэвтрүүлгийн сүүлийн 2 дугаарыг Clubhouse дээрээс бичлэг хийгээд сонсогчид та бүхэндээ хүргэсэн байгаа. За энэ удаагийн дугаарыг ч гэсэн мөн ялгаагүй сайн тархичид клубээс өрөөгөө нээгээд эхнэрээ болон эмэгтэй хүнийг хайрлан хүндлэх тухай маш сонирхолтой гоё яриа өрнүүлээд бараг 2 цагийн турш өрнсөн яриаг бичсэн. За энэ бичлэгээ сонсогч та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ хоорондоо хүмүүсээ нэлээд цугултал зочин спикерүүдтэйгээ ер нь танилцъя гэж бодож байна. Жавхаа Чимба төгсөө эхнээс нь өөрсдийгөө хаанаас холбогдож байгаа байлээ. Нөгөө энэ Clubhouse гэдэг энэ гоё зүйл чинь дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыг ингэж холбосон их гоё тийм гүүр болоод байна шүү дээ, тий. Тэгэхээр бас сонирн байх юм болов уу гэж бодож байна. За Жавхаа маань Монголоос холбогдож байна гэд хэлж байна. Чимба төгсөө хоёрын хувьд би энэ Чикаго хотоос холбогдож байна. Сайн байцгаана уу бүгдээрээ. Тэгээд би болохоор зэрэг Австрийн Сальцбургтаас холбогдож байгаа. Би Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Тампа хотоос холбогдож байна. За би өөрөө болохоор Америкийн Денвер хотоос холбогдож байна. Эндэр дээр байгаа залуучууд за мөн жагаач гэсэн ялгаагүй оролцуулаад биний асууж байгаа зүйл та хэд маань яг хайр гэдгийг одоо яг хайр гэдэг бол гэд ингээд нэг тодорхойлт одоо хувь хүн болгон өөрөөсөндөө нэг тийм ойлголт байдаг штэ. Хүмүүс янз янзаар тайлбарлалтаа хайр бол ээж аавын хайр, найз нөхдийн хайр, одоо хосын хайр гэл зөндөө янз байгаа гэж ярьдаг л да. Тэгэхээр та хэдийнхаа бодлыг энэ тал дээр сонсонгоо яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Баярлалаа. За би ихлээр яриад миний бодлоор хайр гэдэг бол ерөөсөө үйлдэлтэй. Хувь хүний өөрийнхөө шийдвэр тухайн нөхцөлд ямар нэгэн нөхцөлгөөр алдаа гаргасан ч гэсэндээ алдаагүй би бинийг хайрлах. Тэр хайр бол ерөөсөө хувь хүний сонголт бөгөөд хувь хүнээс гарч байгаа тэр шийдвэр юм уу та. Миний хараа бол яг би бас нэг юм хайр гэдэг үгийг итгэл гэж үгтэй айгүй хоршуулж боддог. Итгэл гэдэг үг ерөөсөө хайр тэгээ найз нь ч бай, хүүхдийн ч бай, найзуудын ч бай тий одоо сэтгэлтэй хүмүүсийн хооронд итгэл тогтно гэдэг бол маш хичээнгүү хугацаа тий урт хугацааны дүн тогтдог ийм харилцаа. Үүнээс итгэлийг алдахад хүртэл те одоо хүмүүсийн хооронд үүсдэг конфликтүүд тэрнээс үүсдэг болов уу гэж хардаг. Тийм болохоор итгэл даах тэр хариуцлага тэр бол их чухал. Би бол тэрийг шууд хайртай шууд холбож ойлгодог. За сайн байцгаана. Би ч гэсэн яг хайр гэж одоо ингээл бид нэр мэдээж багтаа шохорхож хайрладаг байлаа. Аяанда ингээ бас дасаж хайрладаг тэ. Хайр гэдэг бас олон үнцгтэй байна гэдэг одоо ингээ бас сурч эхэлж байна. Тэгээ сүүлд болохоор одоо олон жил хантайгаа ханьсны дараа бас нэг дахин хайр үүсдэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр одоо миний хувьд бол урд нь эхнэрийгээ харж байгаагүй нөгөө өнцгөөс нь бас айгүй олж хараад тэрийг бас ингэж бангалж бодох тусам цаанаас ингээ хайр ундарч эхэлт юм байна. Хайр гэдэг нь болохоор тухайн ингэж бүр ингээд хүндлэхээс илүү бас ингээд айгүй тийм найзтай одоо энэ насан туршдаа бас хамтын зовлон жаргал бүгдийг хамт тулсан учраас энэ юг хамтдаа найз гэдэг утгаар бас их хайрлаж байгаа. Бас нэг тиймэрхүү үзэг байна. За төгсөөгөө сонсъё. За бүгдэнд баярлалаа. Их гоё зүйлүүд хэллээ. Тэгээ би давтцуулахгүйгээр бас хэлэх юм бол ийм зүйл байгаа. Яг хайр гэдэг маань яг хүнээс гарч байгаа тийм том үйлдэл шүү дээ, тий? Айгуу том үйлдэл. Би энэ хүнийг одоо хайрлаж байна. Үнэхээр би ээж аваа үнэхээр хайрлаж байна гэдэг юм үйлдэл байгаа. Тэгээ ингээд хүмүүсээс би нэг ийм асуулт асуужсан байхгүй юу? Баг бахта эсвэл ажилд ороогүй бахта хизээ нэгэн цагт би станерэ оюутан байх үедээ ч юм уу тий? Би станерэ нэг ажилд орох юм бол би хамгийн түрүүнд авсан цалингаараа ээжтэй их гоё бэлэг авч өгнө гэж бодож исэн хүн байна уу гэдээ би нэг удаа асуужсэн л да. Тэгээ бүх хүн одоо гараар үтгий байгаа гэж. Тэгээ та нарт одоо бас тийм үе байвал гараа өргөх л байх л та.
надад бас нэг тийм үе байсан гэд өөрөөр хэлбэл ээжийнхэн тэр сайхан сэтгэлийг хараад ч юм уу эсвэл бол одоо аавхантай их тийм өөрхөн төлөө зүтгэж байгаа тэр сайхан одоо зүйлийг хараад ч юм уу би станаар ачиг хариултандаа эсвэл ээжээгээ би одоо бас те их гоё бэлэг авч өгч баярлуулна гэд хайрын одоо ориглох үед гэж бодож исэн байдаг л та. Тийм учраас би хайрыг юутай холбож боддог вэ гэхээр зэрэг ямар нэг юм авч өгөх гээд нь штэ. Одоо нэг хайрлаж байгаагаа илэрхийлэхийн тулд тийм ээ. Тэгэхээр би хайрыг бол юутай холбодог вэ гэхээр зэрэг хүмүүс ч гэсэн яг бие биенээ хайрлаад хоёулаа одоо ингээд насан туршдаа хамт амьдрья. Би чамд хайртай болсон гэдэг ингээд хэлэх үед тэр нь цаашаа юутай холбогддог вэ гэхээр зэрэг одоо би насан турш чинь чамайг хэрэгтэй зүйлээр чинь хангаж бас хамгаалж явах болно гэдэг ийм зүйлтэй холбогддог юм байлээ. Тэгээд энэ нь болохоор зэрэг жоохон хүүхд одоо эхнэр нөхөр хоёулаа ингээд хүүхдтэй боллоо гэх ингээд үзэхэд хүүхдээ яг яаж хайрладаг вэ гэвэл одоо насан туршид нь одоо 10 жилийн сургууль их сургуулаа төгсөөд ажилд орох хүртэл нь тэр хүүхдээ хэрэгтэй зүйлээр нь хангадаг байхгүй юу. Тийм учраас хайр болохоор зэрэг миний бодлоор бол хамгаалах, хангах гэдэг ийм хоёр зүйл дээр тогтдог байхаа гэж би бодож байна. За тэгээд одоо өөрсдийнхөө одоо хүүхдийг хангаж байгаа болон хамгаалж байгаа энэ зүйлээр одоо хайрлаж авч байгаа ийм зүйл харагддаг. Хэрэв жоохон хүүхдээр бол харин юу нөхөр хүний хувьд бол бас адилхан л да. Эхнэрээ одоо хэрэгтэй зүйлээр хангаж эхнэрээ одоо хамгаалж насан туршдаа одоо ингээм амьддаг ийм зүйл байна. Тэгээ аав ээжний хувьд бол бас адилхан өөрсдийнхөө одоо төрүүлж өсгсөн аав ээжийг ч гэсэн бид нар одоо бас хамгаалж хүндэлж тэднийг одоо хэрэгтэй зүйлээр нь хангаж ингэж явдаг. Тэгэхээр миний хувьд бол хайр бол хамгаалах болон хангах гэдэг ийм хоёр зүйлээр хэрэгтэй зүйлээр нь хангаж явах гэдэг ийм хоёр зүйлтэй бас холбогддгоо гэж хэлмээр байгаа. За нэгэнтээ энэ дээр зочин спикерүүд маань ирчүүдээ одоо ирчүүдийн дуу хоолой болгож сонсон 3 залуу нь байна. Тэгэхээр миний дараагийн сонирхож асууж байгаа зүйл юу вэ гэхлээр яг ямар үед эмэгтэй хүний ямар зан чанар одоо эрх төөнд хамгийн онцгүй санагддаг вэ? Зүгээр сайхан шулуухан нээлттэй бүгдээрээ ярилцъя. Дургу гэсэн үү те? Нөлөөдөө. Тийм одоо дургу гэхээсээ илүү тийм таалагдахгүй байгаа онцгүй нэг тааламжгүй гэсэн үг те. Тийм тааламжгүй зүйл. Яг уу мэдээж ямар ч хүмүүс хоорондоо байхад нэг тааламжгүй юм гарна. Тэрийг гэхдээ яаж шийдвэрлэж байна те? Ямар одоо байрлалаар тэрийг одоо авч хэлцгүүл гэдэг л байл та. Ойролт шаарлах уу? Биентэйгээ уралж ажиллах уу? Эсвэл тэрийг нэг одоо дээр би эдрэгийн подкаст дээр ээж нь ярьслаа өгчээсэн шүү дээ. Тэрэн дээр уур уцаар болон тэр юг уран бүтээл болгоё те. Тэр аливаа энергийг уран бүтээл болгоё. Тэрнтэй адилхан гэр орон ч гэсэн тэрийг ашиглаж болох юм байна гэдгийг би одоо сүүлийн үед анзаараад байна л та. Ялангуяа тийм гарднинг шүү дээ. Гарднинг байна. Эсвэл атайхан хоол унд хийх байна. Эсвэл одоо энэ хүүхдүүдтэйгээ нэг волейбол, теннис гэл иймэрхүү байдлаар тухайн асуудлуудыг ингэж замхруулчаад 50 үед нь тухайн асуудлаа шийдчихвэл илүү үр дүнтэй юм байна гэдгийг би бол хувьдаа бодож байна. Гэхдээ миний асуусан үнцэг болохоор ийм л дээ. Чимаа маань нэлээд жоохон ингэж тойруулаад яваад байгаа шүү. Миний шууд асууж байгаа зүйл маань болохоор эмэгтэй хүний одоо ааш аршингийн хувьд байдаг юм уу? Гаргаж байгаа үйлдэл байдаг юм уу те? Яг нэг ер нь эрэгтэй хүн болгон ер нь л ирчүүдэд нэг тийм таашаалгүй санагддаг. Нэг би саяхан бас нэг өрөөнд орж сонссон. Тэгээд тэрэн дээрээс за та нар эхнэрүүдтэйгээ ярилцдаг уу, харилцдаг уу гэдэг нэг юм асуулга тавиад тэгсэн чинь яг миний анзаарснаар бол юу яг хариултанд агиух тийм залуу гэр бүлүүдийн нөхрүүд оролцсон. Тэгээд тэр хідмэн оролцохдоо эхнэрүүдтэйгээ хэрэг ярилцдаг вэ? Хоорондоо хэрэг ярилцаж асуудлыг шийддэг вэ гэд асуултан дээр шууд хэрүүл одоо юу гэдэг нэг конфликтыг ярьж эхэлж байгаа байхгүй юу? Тэр ерөөсөө ингэдэг. Тэр дандаа надлаа юу гэдэг тэгж орилж ингэдэг намайг ойлгодоггүй гэд би тэгээд чинээс анзаарсан бол би өөрийнхөө юунаас ингэж харахад бол бидний нөгөө эхнэр нөхрийн хоорондын харилцаагаа хэд их өөрчлөлт бодож тийм болов.
одоо ихтэй зүгээс нь ярьж байгаа шүү. Бас нэг тэр нэг итгэлийг олж гол тэр нэг хүндэтгэлийг улам бэхжүүлж гэл үзээд идэг. Тэгээд тэр бүх үйлдэлтэй тэр юуг нь эмэгтэй хүн бас нэг юм их тохиолдлуудад өөргөжүүлж ойлгох гэдэг санагдсан. Тэгээ одоо юу гэдэг ирэх хүн бол тех ёстой, ингэх ёстой. Тэгээ одоо магадгүй одоо нэг ихэнхдээ таалагдах гээд хоол хийх гэж байгаа. Чи ингэж хийсэнгүү, тэгж хийсэнгүү ч юм эсвэл юу гэдэг ирэх хүн одоо юу гэдэг аль талдаа багч гэсэн алдаа гарна шүү дээ. Шүүмжлэл биш. Хоорондын харилцаагаа өөргөжүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Чи ирэх хүн юм чинь тех ёстой. Тэ одоо юу гэдэг эргээд бас эрэгтэй хүний хувьч гэсэн чи эмэгтэй гэрээ эзэгтэй юм чинь чи одоо юу гэдэг жишээлбэл шалаа угаах хэрэгтэй гэдэг ч юм өөргөжүүлсэн тэрэндээ тулгуурласан юм харилцааг би бол одоо энэ дээр онцлж хэлмээр байна. За би бас санааг аягүй гоё дэмжиж байна. Яагаад вэ гэхээр нөгөө тэгэх ёстой гэд бодоод ирэхээр л эмэгтэй эрэгтэй хоёрын эхнэр нөхрийн харилцаач бай. Ер нь дарга зэргийн харилцаач бай. Бараг ээж хүүхэд хоёрын харилцаач гэсэн юм юу болчтой юм шиг надад санагддаг. Тэгэх ёстой, ингэх ёстой, чи ирэх үе юм байгаа үстэй гэдэг ингэхлээр тэгэнгүүт нөгөө стресс даамд орж ирдэг байхгүй. Би одоо ирэх учраас энийг бүгдийг хийж явах хэрэгтэй байх таач гэдэг юм уу юм бодол байдаг. Харин би зүгээр яг өөрийнхөө эхнэр бит хоёрын хооронд эмэгтэй хүний одоо ямар одоо зам нэг онцгой надад ингээ санагддаг үгүй гэвэл ийм ба эрэгтэй хүн бол нэг тийм өглөөлөд хайгуу дург байдаг байхгүй юу. Ингээд нөгөөдгөө дахин давтаал ингээл өглөөл тийм манай одоо монголчуудын ч нэг тийм юу байдаг л та нэг сайхан зөөр зүсөө үг те яншаа одоо өглөө ийм одоо эмэгтэй хүн тийм эрэгтэй хүн бол айгуу дург байдаг. Эмэгтэй хүн бол яг нөгөө байглаасаа тийм их ярьдаг штэ. Айгуу их ярьдаг. Эрэгтэй хүн бол их бага ярьдаг. За зарим нөгөө судалгаанууд дээр тэгж хэлдэг. Эмэгтэй хүн бол өдөрт 25,000 үг ярьдаг, гайлдагдаг. Зарим нь бол 10,000 гайлдагдаг. Яг би яг бодлоор алийг бидэхгүй. Гэхдээ бол яг харахгүй л одоо эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс илүү их яриад байгаа. Тэгээд тэр нөгөө өдөржингөө одоо нөхөр нь байхгүй байх үед ярихгүй байж байгаад ороод ирэхээр нь жинхэнэ хэлдэг юм шиг байгаа. Тэгээ жинхэнэ ярина. Тэгээ ярих үедээ сайн сайхан юм бол ингээд ярьж болох боловч бас нэг гэр бүл дотор байхгүй байсан болоогүй байсан юм янз бүрийн юм ярихтаа тэр нь эрэгтэй хүн тийм үгэлж байгаа юм шиг ингээд ямар өглөө юм бэ? Одоо болж өгөх гэдэг юм уу? Ийм одоо юм руу ордог. Тэгээд өглөх бол миний хувьд одоо тийм сонсоод аймааргүй сонсож төвчгээргүй тийм онцгой зүйлтэй. Зүгээр сайн сайхан юм бол одоо их ярьж болж байна. Тий харин зүгээр болохгүй байгаа юм бол нэг их ярих хэрэггүй зүгээр сануулж болно. Ер нь бол одоо мэрэгүү ухаантай тийм эмэгтэй хүн бол айгүй гоё миний хайр тэгшиж болох уу чи мартсан байж магадгүй харин дахиад нэг сануулах гэсэн юм аа. Миний хайр нэг анхааралтай авчаарай. Тэгэхэд одоо ийм хүн маягаар эвтэйхэн хэлэх юм бол өвлөлгүйгээр хэлэх юм бол бас эрэгтэй хүн их зориг ордог байхгүй юу. Одоо ингээд надаас энийг ингээ гуйж яхад нь би одоо мартаад бас жоохон онцгой хүндэтгэлгүй хандсан байна даа гэдэг ийм зүйл байна. Тэгээ дараагийнх нь нэг юм бол эрэгтэй хүний ерөнхийдөө нөгөө дутагдж явдаг юм гэж байгаа байхгүй юу. Тэр дутагдж явдаг юм болохоор нөгөө хүндлэл гэдэг ийм зүйл байгаа. Тэгээд эхнэр хүн нөхрөө хүндлэхгүй байх юм бол миний хувьд бол одоо ингээд эхнэр маань ингээ хүндлэл байхгүй хүүхдүүдийн хажууд намайг доош нь хийх ч юм уу те эсвэл гэрт ирсэн байгаа зочдын хажууд манай энэ нэг юм тэнэгээ гэл ингээд ийм байдлаар те ингээ харьцах юм бол хандах юм бол тэр үгнээс хойш бол зочинч бай эхнэрч бай ямар ч хүн одоо юм ярьж исэн миний чихэнд нь баг орохгүй урдын цаашид яваасаа ер нь одоо ингэ суумааргүй байна гэдэг ийм бодол руу одоо эрэгтэй орчдөг. Тэр учраас хүндлэл бол эрэгтэй хүний нэг дутагдж идэг юм байхгүй юу. Одоо нөхөр чинь одоо жишээ нь автобусаар ажилдаа явдаг байлаа гэхэд гудамжинд хин нэг хүндлэхгүй. Нөхөр чинь одоо ингээд ажил дээр очлоо гэхэд өрсөл төшнөл байгаа болохоос биш хүндлээл ингэхгүй. Өндөр албан тушаалтай биш л бол. Тийм учраас нөхөр чинь өдөржин хаа нэгэн газар хүндлэгдэг байхгүй юу. Яг гэрт нь ирэхэд бол
эхнэр хүн аягүй сайхан хөндлөөд одоо жишээ нь хоолныхон дээжийг авцсан энэ байгаа. Ийм зүйлийг харахаар ихтэй хүн их баярлдаг. Надад чи хайрлагддаг газар байгаа шүү. Надад чинь намайг хүндэлдэг ийм сайхан эмэгтэй, сайхан эхнэр байгаа шүү. Гэт ингээд баяр хөөр зүрхэнд ингээд ордог байгаа. Тэгэхээр миний хувьд бол өглөх болон үл хүндэл хоёр ингээд надад харагдах үед одоо ямар ч одоо сайн сайхан өдөр байсан. Тэгэл цамхаад алга болчихдог л доо. Тэгэхээр би бол энэ хоёр зүйлийг хэлмээр байна. Найзуудынхаа хэлсэн зүйл дээр нэмээд за баярлалаа. Баярлалаа. За Юра маань орж ирсэн мэн урилгыг маань аваад өрөөнд маань орж ирсэн. Юрадаа маш их баярлалаа. За өглөө минь сайн үрдэрч клубийнхэнтэй минь хүргье. За тантай уулзж байгаа маш баяртай байна. Тэгэхээр бид нар яриагаа юунаас эхэлсэн бэ гэхээр хайр гэдэг тодорхойлолт Юрагийн хувьд. За хоёр дахь нь болохоор нийтлэг ирчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн ямар зан чанар байдаг юм уу, ааш аншин байдаг юм уу, үйлдэл байдаг юм уу, таалагддаггүй тааламжгүй зүйл. Яг нийтлэг ирчүүдийн хувьд. Зөв. За тэгэхээр хайр гэдэг бол маш өргөн, маш том өргөн ойлголт шүү дээ. Маш олон хүмүүс хайрын тухай ярих дуртай, хайрын талаар бүгд л хайр ярьдаг. Бүгд л хайрлуулах дуртай. Харин хайрыг өгөх гэдэг тал дээр маш олон хүмүүс асуудалтай байдаг. Олон хүмүүс хайрыг зүгээр авах гэж ойлгодог. Зөвхөн л өөрийнх нь одоо миний авах ёстой зүйл гэж ойлгодог. Өгөх ёстой зүйл гэж зарим хүмүүс бол биш боддгоо байдаг. Хамгийн том дутагдал олон хүмүүсийн хувьд бол өсөө хайрыг би өгөх ёстой. Хайр бол одоо миний хувьд өгөх ёстой зүйл шүү гэж боддог. Харин би юу гэж хэлмээр байна гэхээр хайр бол ерөөсөө энэ бол зориулт золиос юм а гэж би хэлмээр байна. Олон хүмүүс хайр бол зүгээр л одоо авах гэж ойлгоод байдаг. Хайр бол одоо хүсэл таашаалч идэх юм уу тэгж ойлгодог. Би юу гэж хэлмээр хайр бол энэ бол зориулт юм а, энэ бол золиос юм а. Хүнээс гарч болох ерөөсөө хамгийн чухал зүйл юу гэхээр энэ бол хайр бол ерөөсөө зориулт. Золиос байдаг. Тэгжиж яг одоо тэр тухайн хайртай хүний хөдлөө өсөх хөдлөө өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн чухал зүйлүүдийг ерөөсөө зориулт золиос. Олон хүмүүс ичээд идэж биш юм хайртай л гэдэг. Агтл одоо ихнэр эмхтэй хүн бол юу гэж хүсдэг хэрэг тэгвэл хайртайгаа харуулж амаарал чи хайртай л гэдэг ах. Хайртайгаа баталтай, арайш баталтай гэж ирэхдээ эмхтэй хүн бол асууад байхгүй. Гэхдээ хайртайг мөн тэр зориулт золиосыг хаах юм шүү дээ. Яг чи яаж намайг хайрлах вэ? Яаж хайрлах гэдэг гэж хардаг байна. Эмэгтэй хүн бол маш өрмөц шүү дээ. Маш эмзэг, маш нандин тийм байдаг. Тэгэхээр бид нар хайраа ерөөсөө тэр хүний хажууд байснараа хажууд байна гэдэг чинь нөл зориулт байхгүй юу? Эмэгтэйнийг сонсож өгнө гэдэг чинь бас маш том зориулт байдаг. Сонсож хэрэгтэй. Бас ярилцах хэрэгтэй. Адруу төсөө спикер манус ярьж ирсэн. Би бас нэмжлээ. Хайр гэдэг бол энэ зөвлөлт юм аа, энэ зөвлөлт юм аа. Сонсох гэдэг маш том зөвлөлтийг зөвлөлтийг гаргах хэрэгтэй. Ярилцах гэдэг зөвлөлтийг гаргах хэрэгтэй. Тэр хүний төлөө тэр хайртай өсгөх төлөө ихний хандлага өөрийгөө бүгдийн зөвлөлт нь бол маш том эрчүүдээр хийж чадах хамгийн чухал зүйлс нэг гэж би хэлмээр байна. Nice. Одоо тэгвэл харин нийтлэг эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдэд байдаг тэр дургуугийн хүрэгдэгч байдаг юм уу, тааламжгүй байдаг тэр зан чанар, үйлдэл тийм нэг зүйл байгаад байна шүү дээ. Сая төгсөө мань болохоор ер нь өглөх болоод хүндлэл үзүүлэхгүй байгаа зүйл гэж хэлсэн байна. Юурагийн хувьд? Facebook дээр аудио групп ч байдаг юм. За, энэ аудио групп дээр нэг 1000 орчим эрчүүдийн дунд нэг асуулт асуусан байдаг. За, тэр асуултыг бас би бичиж ирсэн байгаа. Тэр асуултанд маань ойролцоогоор 1000 орчим эрчүүдээс нэг 500 орчим хариулсан байдаг. Эхнэр хүний одоо таны эхнэрийн буюу таны хайртай одоо бүсгүйгийн хэлдэг хамгийн ядаргаатай үг юу вэ гэж ирчүүд асуусан байдаг. Юу вэ? За тэгээ эхнэр хүний хэлдэг хамгийн ядаргаатай үг хэлээч гэсэн чинь одоо тэр 1000 орчим тухайн үед одоо аудио групп ингэж 1000 орчим л одоо ирчүүдээс одоо бол маш олон мянга болсон л доо. Тэндээс нэг 500 орчим ирчүүдийн одоо давхарцсан тоогоор би нэг 10-аас 15 одоо хэлчих гэж бодож байна. За ингэж хэлсэн байна. Тэгвэл тэгээд болчихгүй ч чи гэж хэлдэг гинэ. Олон одоо эмэгтэйчүүд тэгвэл чи болчихгүй ч болчихгүй ч чи. Ийм үгэнд бол ирчүүд маш дургу байдаг. Нэгдүгürt. Хоёрт юу гэсэн үг чи гэл тэгдэг гинэ. За ийм үгэнд бас ирчүүд их дургу байдаг.
Юм асуугаад юу гэсэн үг юм гээл. За гуравт нь салъя. Ойлоош салъя. За энэ бол одоо эхнэр хүний хэлдэг, эмэгтэйний хэлдэг хамгийн ядаргаатай үг гэж ичүүд тодорхойлсон байна. Тэгэхээр наад чинь бас олон эмэгтэйчүүд хэлдэг байх нэ. Тийм маш олон гэдэг 500 орчим эмэгтэйчүүд хэлсэн байгаа. За дараачих нь яачаад байгаа чи гэд нөхрлөө бас тэгдэг байх. За энийг бол бас маш олон эмэгтэйчүүд бас хэлсэн хамгийн ядаргаатай үг. Яачаад байгаа л гэдэг асуугаад идэх гэж хэлсэн байна. За дараачих юм асуугаар мэдхгүй гэж. За энэ бол маш олон ирчүүд их дургу байдаг юм хамгийн ядаргаатай юм асуувал мэдхгүй. Өөрөө олж мэдхгүй чи гэл. Тэгээд ихээр. За дараачих хурдан ирэх болж гин үү? Хизээ ирэх чинь. Ирж гин үл гэдэг нь байсыг уцаалцлал. За энэ бол одоо маш олон ирчүүд дургу байдаг байх нэ. Бисгүйчүүдээ тэгэхээр тийм үгийг хэлж байгаараа. За дараачих нь яг энэ саяны асуултын дараа тэр чигээр яваарч. Ирэхдээ тэр чигээр яваарч. Битэрээрээ чи. Ажилтгаа суугаарч. За энэ үгийг бас хэлдэг байх нь. Тэр маш олон ирчүүд бол энэ дээр санал нэгтэйгээр энэ коммент бичсэн байдгийг. За дараачих нь яг энэ саяны хэлсэн үгний дараа. Яг одоо хаана гэж асууж байна. За ингэж одоо уцаар бол асуудаг байх. Яг одоо тэгэхээр яадаг гэхээр олон ирчүүд сүйдээ уцаа авахаа болдог байх. Эхэндээ зөвхөн тайлбарлал одоо очих гэж байна харин одоо очноо гэд сүйдээ уцаа авахаа болдог байх. Яг тэр үед бол олон эмэгтэйчүүд нөхрөө ч юм уу хайртай залуугаа хардж эхэлдэг байх. Гол шалтгаан уцаа авдаг шалтгаан ингэж одоо хаана байна? Хурдан ирэх болж гин үү? Тэр чигээр яваараа чи. Ирэхгүй бол тэр чигтээ яваараа чи гэж ингэж хэлдэг учраас уцаа авах нь багасдаг байх нэ. За дараач. Тэгвэл тэгээд тийм хүүхэн тэр ихнэр олоод аваачтай чи гэж хэлдэг нэ. Тэгвэл чи тэгээд тийм хүүхэн тийм ихнэр олоод аваачтай чи. Юм суугаад ингээл чи нэг ийм баймаар байна ингээд байна гэхээр тэгвэл чи тийм ихнэр тийм хүүхэн олоод аваачтай чи. За ингэж хэлдэг байх. Ангиуд л одоо маш олон хэлчүүд бас их дургу байдаг байх нь. Дараач нэг зүйл нь харьцуулаад эхэлж штэ тийм үү. За ийм үгэнд бол хэлчүүд бас их дургу байдаг байх. За дараачих нь юу хийгээд байгаа юм чи гэл тэгдэг гинэ хурж ирээд л юу хийгээд байгаа чи. Ингээд асууад эхэлдэг. За энд бол одоо маш олон хэлчүүд бас дургу байдаг байх. За дараачих нь нэр одоо эхлээд одоо ханиа гэж дууддаг байх нь уурлаад ирэхээр нөхрийгөө нэрээр нь дуудаад сүулдэ бүтэн нэрээр нь дуудаад эхэлдэг гинэ. Тэгэхдээ одоо юу гэх юм бэ? Авгаар дуудаад нэрээр нь даавынхын нэрээр бүр цуг оруулж ирэл эхэлдэг. Нэрээр за ингээд эхлэхээр хэлчүүд бас аюу тийм ядаргаатай болоод уурлаад байгаа мэдээд эхэлдэг гэж. За энэ бол одоо эхнэр хүний хэлдэг хамгийн ядаргаатай үг гэж 500 ирчүүд хэлсэн үг би ингээд давхарцсан тоогоор бич тэмдэглэсэн учраас ингээд хэлж байгаа шүү. За дараачих нэг юм. Уцаар ингээд нөхөр нь одоо уцаа оролдоо сууж идэг юм за хэн нэгэн зал хэн залгас хинтээ яриад байгаа ингээд баг харж амжааг байхад л гэдэг нь. Уцаа харж амжааг байхад хэн залгас хинтээ яриад байгаа юм. За энд бол одоо маш олон гэрчүүд дургу байгаа гэдэг. Яг л эрэгтэй хүн чинь өөрөө өрхийн тэргүүн байгаад гэдэг. Тийм их зүйлийг мэдэх хэрэгтэй байгаад гэдэг. Гэтэл одоо бүх юм ингээд контроллох гэдэг юм шиг асуугаад хэн залгас хинтээ яриад байгаа гэдэг. Энд бол одоо ирчүүд их дургу байдаг. Тэр энэ яриаг сонсож байгаа бүсгүүчүүд байгаад бас анхаараарай. За дараач нь юу гэсэн үг гэдэг. Юу гэсэн үг гээл. За ингээд хэлдэг нэ. За энд бол одоо ирчүүд бас их дургу байдаг байх. За тэгээ байж ирсэн л аль уцаа өгч та. Аль уцаа өг гэж шүү. Уцаа өгч та л гэдэг. За энд бол бас л одоо бүсгүүчүүд ирчүүд дургу байдаг. Бас нэг хийдэг юм. За тэгэл байж ирсэн та. Тэгэл байж ирсэн бас яадаг вэ гэхээр хүүхдээ энэ чиний хүүхд. Маа хүүхдээ чиний хүүхд гэж хэлдэг юм. Хүүхдээ ялангуяа ингээл гэртээ ингээл одоо нөхөр нь ажиллаад хараад ядраал ороод ирэнгүүт нь л яас удаа хачаад ирчих. Маа хүүхдээ өдөр чинь чиний хүүхдийг харлаа. Маа хүүхдээ гэж шууд өдөөс шидчихдэг гэж. Энд маш олон одоо ирчүүд бас их дургу байгаад. Яг л эрэгтэй хүн чи ядраад ирж байгаа. Тэгэхээр энд байгаа бүсгүүчүүд хэлгээд ичнээ та магадгүй өдөржингөө хүүхдээ хараад гэр орноо цэвлээд хоолундаа хийгээд та ядарсан. Гэтэ нөхөр чинь хаалгаар ороод ирвэл өө миний ярь хүрээд ирв гэхэд ятаж тэврээд авдаг, үнсээд авдаг.
ороод ирэхэд цүнхийг аваад хажууд нь тавиад гутлын арайж тайлж өгдөг байхад тэр курткийг аваад өлөвчдөг тийм ээ. Яг миний ороод ирэгээд орж ирээ сайхан бүүдэн дээр суулгаад ширээний ард суулгаад гут нь халуун хоолыг тавьж өгөөд цайгийг аялж өгөөд хүүхдүүд үржиж ааваа гэж ашраа твэрээд хүүхэд ирвэл за миний хүүхдүүд төр байж аав нь ядарсан байгаа гэд ингээд хэлэнгүүт нөхөрч ойлгох байхгүй. Оо миний хань намайг ядарч байгааг маш сайн ойлгож шиштэй. Аавч ядарсан жоохон байж аав нь хоолоо идэх. Тэгтээ дараа нь миний хүүхдүүд аавтайгаа яриараа аавтайгаар тоглоорооч гэдэг юм. Ингээд эхлэхэд ир хүн яадгаар ороод ирэхэд ингээд ядраад ирэхэд нь ороод ирэх маа хүүхдээ авчи хаачаад ирсэн гэхэл ирчүүд ерөнхийдөө дургу болж эхэлдэг. Зарим ирчүүд бүр гэртээ ирэх хүсэлгүй болж эхэлдэг. Яг ингэж л олон эмэгтэйчүүд нөхрөө ингэж ядраах ч юм уу ингэж дургу болгож эхэлдэг. Тэр ороод ирэхэд нь саяны миний хэлж байгаа шиг ороод ирэхэд нь хувцсаар ингээд өлгөө тавьчихдаг. Алуу миний хайр наашаа суу алуу хоолойд ядарсан бидтэй. Гэт юм асуух биш юм ярихаас илүүгээр зүгээр сайхан суулгаад тийм ээ хүүхдүүдийн хоол байлгаад миний хүүхдүүд байж байгаа аав ядарсан байгаа хоолой идэг цайгаа тэгээ дараа нь тоглоор аавасаа юм асуумаар. За ингээд сайхан нөхрөө сайхан суулгаж байгаа өдөөс нь харж байгаа хоолыг идүүлээ цайг нь болгоод сайхан нөхрөө чинь нэг юм идээд нэг нүд нэгтэнд ороод ирэх сайхан хоолыг минь сайхан хоол ийсэн байна. Өстө гоё байна. Хүүхдүүдийн сайхан харсан байна. Ингээд суусан тэр ирэх хүн ингээд эхнэрээ сонсох арай чадaltaй болдгийг сүжүүдээ. За тэр үед нь хань өнөөдөр инглээ. Тэгэхэд нөхрөө ярил миний хань хоолойд дууссан дараа миний хань юу хийв ажил нь дажгүй юу ядруу гэд. Тэгээд ихтэй үчиг их олон юм ярихгүй. Нэг ярих хэдий юм ярина. За тэгээд дуусныхын дараа хань өнөөдөр хүүхдүүдтэйгээ инглээ. Манай хүүчи инглээ, охин чи инглээ. Бид хэд өнөөдөр ингэж юм хийлээ, ингэж тоглолоо. Энийг зодлооч гэдэг юм уу тийм ээ. Өөртөөс хэцүүжүүлээ яриад ирэх үед нөхөр хүн сонсож эхэлдэг. Тэгэхээр яг одоо өсгөжөдрийн мэргээ жижигхэн зөвлөгөө хэлж байгаа шүү, зааж өгч байгаа шүү. Үнэхээр одоо нөхөртөөгөө ярих юм зөндөө байгуул хоол ундыг хэдүүлчихэд яг ч хөө суучаад тэгээд сүүлд нь ярьж байгаараа энэ үед бол нөхөр хүн үнэхээр одоо хоолоо идээд цайгаа уусны дараа нэрэл миний хань ядарсан байхтаа ингээд хайрыг үзүүлж халамжийг үзүүлж хэлдэг шүү. За тийм байна. За тэгэхээр дараагийн бас нэг одоо ихтер хүний хэлдэг хамгийн ялгаатай үг юу вэ гэхээр бас өргөжтэй байна уу? Би бүр яг асуусан хэлцгээний хэлцээ. За тэгэхээр бас дараа нь бас нэг юм ажлын цагаар залгадаг байгаа. Олон бүсгүйчүүд одоо ихнэрүүд ажлын цагаар залгаснаа хаана байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Хаана вэ? Юу хийж ийн гэдэг гэнэ. Ажил дээр байгааг мэдсээр байж. Тэр олон ирчүүд энэ дээр бол хаана байв гэж ажил дээр байна. Чи ажлын цагаар залгаж чинь. Ажлын цагаар зал хаана ба? Юу хийж байгаа л гэдэг нэ. За энэ бол бас ирчүүд их ядаргаатай гэж үздэг юм байна. За бас нэг юм хаачаад ирсэн ороод ирэхэд хаачаад ирсэн гэдэг асуугаад байдаг нэ. Энэ бас их дургүй байдаг. Ер нь эрэгтэй хүн өөрийгөө нэг их одоо юу гэдгийг толгомчгоо тоорчод байх олон хүчүүд бас дургүй байдаг байх юм. За тэгэл нэг алдаа гаргадаг юм уу? Эрэгтэй хүн ч алдаа гаргана шүү дээ. Эрэгтэй хүн чинь хүүхэд шиг жоох юм баярлаж жоох юм бас урамшдаг юм байдаг. Тэгэл нэг жоох алдаа гаргангууд л тийш би чамд хэлсэн шүү дээ. Тийш би чамд хэлсэн шүү дээ гэдэг. Буруугад. Ингээд эхлэхээр нөгөө эрэгтэй хүний чинь дотор нөгөө бухимдал төрөл эхэлдэг. Өөр нь хүндлэхгүй юм санаад эхэлдэг байх юм. Бас ядаргаатай үгүй гэж олон гэрчүүд хэлсэн байна. За тэгэл бас нэг алдаа мадах хэлсэн. Бүрст яг шүү. Яг шүү бүр яг шүү л гэж хэлдэг гинэ. За бас энд бас ирчүүд их дургүй байдаг байх нь. За дараа чи одоо хоёр хүн зүйл хэлсэн ууслаа. Тэгэл байжсэн орой болоод мэ хөл бариад гэлэгдэг. Хөл бариад. За хөлөө өрөөлөх дуртай гэдэг юм шүү. Нэлээд ирчүүд энэ дээр бол энэ үг хэлсэн байна. За дараа чи нэг юм бас дахиад ажлын цаг гэдээс тарахыг мэдсээр байж л ажилчин тарах болж ирэл эхэлдэг гэнэ дахиад залгаад л. За хамгийн сүүл юм асуухаар л за өөрөө мэдэхгүй ч би чамайг яаж мэдхийг гэх. Өөрөө мэдэхгүй чи. Хэлдэг байна. За ингээд нийтдээ энэ олон өсүүдийг одоо 1000 гаруй орчмоос 500 орчмод ирчүүд одоо ихтэй хүнээс эхнэр хүнээс хамгийн сонсох ядаргаатай юу вэ гэж хэлэхэд ингэж хариулсан байдаг юм аа. За хичнээн ширэг болчихвоо наа чи сая. Дараачих нь гэж юураа явсаар байгаа. 20-д болчихсон. За 20 орчим үг. Тий 20 орчим үг байгаа тий. Яана. Би тэгээд энийг ингэж асуусан шалтгаан нь яагаад одоо нийтлэг эмэгтэйчүүдийн гаргадаг шаран шин байна уу, зан үйл байна уу, үг хэл байна уу, тэр зүйл юу вэ гэж асуусан гол шалтгаан маань өнөөдрийн нээсээ өрөөний гарчиг болохоор эхнэрээ болон эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэх тухай байгаа. Тэгвэл бид нар эргээд тэр хайрлуулахын тулд хүндлэлийг бас авахын тулд тэр хайрыг мэдрэхийн тулд бид нар өөрсдөн лүгээ бас нэг өнгимээр байгаа байхгүй юу? Ямар зан аран шин, ямар үйлдэл, ямар үг
хэллэг бид нар хэлэхээр эрчүүдийн одоо уур уцаарыг байдаг юм уу бүх хөндлийг төрүүлээд байна гэдгийг эхлээд мэдхийг хүссэн байхгүй юу. Одоо харин яг үндсэн гол сэдв рүүгээ ормоор санагдчихин юу вэ гэхлээр эхнэрүүд, эмэгтэйчүүд эрчүүдээрээ үнэхээр хайрлуулахыг маш хүсдэг. Түрүү хэлсэнтэй өвөл байна, үгээрээ байна. Яг тэр хайртай гэдэг харуулгатах гэдэг. Тэр бол яг үнэ. Тэг яг тэр зүйлийг одоо бүгдээр яар. Энд зөндөө олон өрөөнд маань эмэгтэйчүүд бас эрчүүд маань цугулсан байна. Тэгэхээр би одоо жагааг юу хүсэж байна гэхлээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс яг юу хүсдэг вэ гэдэг зүйлийг жагаа маань бас яг мэрэгжлийн үүднээс гэр бүл хосын харилцааны зөвлөгчийн үүднээс бас тэр зүйлийг тод томноор хэлж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд дараа нь зочин спикерүүд маань бас өөрсдийнхөө үзэл бодлыг хэн дээр хэлж өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд жавхлан чин бод төгсөө евро нартай бүгдээрд нь баярлалаа. Тэгээд жавхнаар оролцож байгаад маш их баяртай байна. Тэгээд өөрсдөө мэдсэн сурсан мэдлэгээ бас өөрсдөө туршлага бидэнтэй хуваалцсан маш их баярлалаа. За тэгээд эхнэрээ хайрлан хүндэх талаар би нэг 4 зүйл хэлье. Тэгээд тэр 4 зүйл нь болохоор нэгдүгээр болохоор одоо гинтийн бэлэг барихтай дуртай шоколадыг авч өгч дуртай шоколад чихрийг авчирч өгдөг ч юм уу эсвэл гинт цэцэг авчирч өгдөг ч юм уу эсвэл одоо карт ч юм уу тий I love you thinking of you гэдэг тийм картууд байж болно. Хоёрдугаар болохоор одоо эхнэрийн хувьд одоо чухал өдрүүдийг санах хэрэгтэй. Одоо хормын ч юм уу төрсөн өдөр ч юм уу гэх мэтлэн. Гуравт нь болохоор хандаа үйлчлэл тий одоо ямар нэгэн байдлаар үйлдэлээрээ хайраа илэрхийлж болно. Тэгээд ихэнхдээ эхнэр хүмүүс маань гал тоон маш их ажилдаг, гэрээ ажил айгүй хийдэг. Тэгээд яг Монголын соёлыг ингээд хараад үзэх юм бол тийм ихэнхдээ Монгол эхнэрийн ажлыг баг үнэлэх тийм зүйл их харагддаг. Гэхдээ хэдий ч гэсэндээ яг жижиг юмдээ хүртэл ихнэртэй туслах тий хоогийн гаргаж өгөх ч юм уу, хаяа хоол юм хийж өгдөг ч юм уу тий өвдөх ч юм уу ямар нэгэн ядарсан үед нь гадаанаас хоол авч өгдөг ч юм уу эсвэл өөрөө хоолж хийж өгч юм уу гэж хайраа энгийн хэлбэрээр гаргуул айгүй зүгээр. Бас нэг юм нь болохоор хайраа бас илэрхийлэх тий хайраа болохоор эхнэрээ үнсдэх. Ер нь бол бидний үед чинь ихэнхдээ л одоо эхнэрээ үнсэх ч юм уу эсвэл тэврэх ч юм уу эсвэл ингээл гарын бариад явахаар юм сүртэй ингээл тэгээд идэг штэ тий. Харин энэ болохоор бас яг биений хайраа илэрхийлж байгаа илэрхийлэл. Одоо манай нөхөр бид хоёр бол анхан дээрж яхад болохоор бид тэр нэг гарын хөтөлцөөл ингээл бариад идэггүй. Тэгтээ би яг нэг хоёр хүүхдэд төрүүлээл хийсвэр хийлгэж явах үед гарыг ингээд бариад тэгээд хаалгаанд орохлоо тэрэн шиг амар тайван тэр шиг тийм одоо хайрыг мэдэрч ирсэн үе байгаагүй. Тэгээд тэр цагаас эхлээд бид хоёр дандаа бибинийхэн гарыг дараад ингээд явдаг. Тэгээд гэх мэтлэн тий. Тэгээд энгийн боловч яг бибинийхэн хайрыг ингээд илэрхийлэх зүйлүүд бол айгүй зүгээр. Заримдаа усанд хамтдаа орох ч юм уу бас хөвгөлтэй нэг хошин юм байнга хоорондоо ярилцдаг тий. Ихэнхдээ нөхөр янз янзын инээдтэй хошин мэрангууд ихнэр байнга инээлэх дуртай байдаг штэ тий. Тэгээ байнга тэрж явах хэрэгтэй, байнга хайр минь гэдэг энэ дандаа энэ сайхан үг тэрийг дээгүүлэгч минь гэдэг юм уу тий. Тийм сайхан үгнүүд амнаасаа гаргах юм бол аюу зүгээр. 100% ихнэртэй анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ ихнэртэйгээ цаг гаргаж байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар одоо олон юм амжуулах гал утсан дээрэж байдаг ч юм уу ихнэртэй цаг гаргаж хүүхд рүү gaаж үсэрдэг ч юм уу те ийм байдал болохоор ихнэрт тийм дуртай байдаггүй. Ягаад гэхээр за өдрийн 24 цагийн 30 минут мөн 1 цагийг зүгээр ихнэртэй гаргаар гэх юм бол яг тэр цагийн үед яг ихнэртэй 100% анхаарал тавих бол тэр анхаарал ихнэр чинь маш их надад анхаарлаа тавьж шүү. Би бас яг энэ хүний хувьд хамгийн чухал нэгдүгээр байдаг хүн юм байна шүү гэдгийг ойлгуулахад айгүй зүгээр. Тэгээ бас би уянгаа бид хоёрын бас ярьдаг юм сая юу ярьж илаа. Яг ингээд нөхөр нь өдөржингөө ажил дээр очиод тий олон хүмүүстэй маргалдаал тэгээд ажил дээр юм болгонд болно шүү дээ. Тэгэхээр гэртээ хурж ирэнгүүт нь нөхрөө орж ирэнгүүт нь сайхан ухтаж аваад сайхан хоол мондыг бэлдээд тэгээд нөхөртэй сайхан үйлчилчээд тэгээд яг тэрнийхээ дараа
эхнэр нөхөр хоёр нөхөр маань 30 минут шүү дээ тий. Хүүхдүүдтэй ч хэлж болно. Энэхэн 30 минут би ихэд ээжтэй чинь цаг гаргаад яа би эхнэртэй цаг гаргаад яа тэгчээд би чамтай дараа нь 30 минут гаргая гэд хүүхдүүдтэй ч хэлчих юм бол хүүхдүүд ч гэсэндээ тэр эхнэр нөхрийн би бинийг тэр гаргаж байгаа цаг ямар чухал вэ гэдэг нэгдүгээр та хүүхдүүдэд мэдүүлж байгаа. Хоёрдугаар эхнэр нөхрийн харилцаа бүх тэр харилцааны ол суурь үндсэн байж идэг. Тийм учраас би бинийгээ улам хайрлах, би бинийгээ энэ чинь хайр гэдэг чинь хоёр талаасаа зөвхөн нэг талаас өгöd байдаггүй. Тийм учраас хоёр талаасаа өгöd байх юм бол тэр хайр болохоор тэр хасын харилцаа улам илүү одоо цэцгэлэнтэй. Тийм болохоор яг хамгийн тэр одоо эмэгтэй хүнийг их уурлуулдаг, бухимдуулдаг, тий хайргүй гэдгээ одоо мэдэрдэг. Тэр үе болохоор ингээд яг 100% анхаарлаа хандуулахгүйгээр өөр өмрөө анхаарах ч юм уу. Тэгээд ирэхээр л би энэ хүний хувьд аягүй чухал биш юм байна. Эсвэл утсан ч юм уу, эсвэл одоо юу гэдэг хүүхдэн ч юм уу надаас илүү чухал юм байна гэсэн тийм нэг одоо бодол шууд толгойд нь орж ирдэг. Тийм учраас яг тийм 30 минут өөртөө ингээд цаг гаргуучих юм бол эхний хүний хувьд тэр хайр тэр нөгөө хоосон байсан зайгийг тэр хайр дүүргэж байгаа юм аа. Яг үнэ. За би бас өөрийнхөө саналыг нэмэхэд эмэгтэй хүн биш үү? Чихээрээ дурладаг байхгүй юу? Тэр сайхан үгсүүдийг нь хангалттай ирчүүд нь хэлээд өгөөрэй. Хайртай шүү, дуртай шүү, чи минь ямар сайхан харагдчихээн. Нэг шинэ одоо эмэг зүүцэн байсан ч л тэрийг анзаараад харчих л да. Тэгээ тэрэн дээр нь сайхан комент хэлээд өгч. Юу ямар гоё эмэг зүүцэн, чамд ёстой гоё зөгч юм. Эмэгтэй хүн чи юусоо яг үгээр бас аюух босгогддог. Үгээр та бүхний ирчүүдийн хэлж байгаа тэр сайхан үгээр өөртөө яг тэр надад үнэхээр хайртай юм байна. Намайг үнэхээр хайрладаг, хүндэлдэг. Би энэ эрэгтэй цорын ганц эмэгтэй юм байна гэдгээ аюу мэдэрдэг. Тэгж бас мэдрэхийг хүсдэг байхгүй юу? Тэгэхээр би бас яг эмэгтэй хүн чихээрээ дурладаг шүү. Тэр сайхан үгнүүдийг хангалттай хэлж өгж байгаарай гэж бас яг энд өрөөнд байгаа ирчүүддээ хэлхийг хүсэж байна. За одоо тэгээд зочин спикерүүдээсээ бүгдээрээ сонсъё. Миний хувьд бол одоо жишээлбэл тийм детальны юм дээр айгу юу анхаарч чаддаг байхгүй юу. Нэг инээдтэй жишээ хэлэхэд би анх их нэртэйгээ танилцаад нийлж явах үедээ нэг юм юу зүрхэн эмэг байдаг байсан. Тэгээд би энэ хин чамд ийм зүрхэн эмэг тий одоо нөгөө анх гал халуунлаа юу харуулж явах үедээ энэ юу зүрхэн эмэг вэ гэдэг. Тэгэл манай тохойд хэлжсэн би марчиж манай эмээ надад ингэж юу өөрхийн эмгийг ингэж болгож өгсөн гэл хайрлаад өөрөөр болгож өгсөн бил гэсэн. За. Тэр 20 настайдаа заяа. 30 настайдаа дахиад нөгөөт нь анзаа. Энэ юу эмэг вэ? Энэ юу зүрхэн эмэг хаанаас гараад ирэв? Гэхдээ тэр чи анзаарсан л шүү дээ. Анзаарсан л шүү дээ. Тэдгээр марцсан байсан. Үгүй яг нөгөө нэг мартчихад тэрийг тэнд харин тийм тэгтэл нөгөө нэг анзаарахгүй бол мартчихад байгаа байхгүй. Тэсээс бол энэ чинь нөгөө эмээгийнхний эмэгчдэг. Би тэгээ эмэг нэрстэй мэдхгүй. Энэ юу зүрхэн эмэг хаанаас гараад ирэв 30 настайдаа. Тэгээ сайн анзаархад бас нэг сүлд нь одоо би одоо дүчтэй. Сайхан л энэ юу зүрхэн эмэг вэ? Энэ хаанаас ингэ зүрх гараад ирэв гэл тээ. Тэгээд энэ чинь нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөгөө нэг өөрсдийнх нь тийм нэг ялгаа гараад байх шиг над дээр жишээлбэл харагддаг байхгүй. Төрөнийх дээр юу бижаих дээр ингээд өргөжлөлөд хэлэхэд санал нэгдэж байна. Энэ нөгөө хоорондын тэр харилцаа тэг хүндэтгэл харилцсан байх хэрэгтэй. Тэг нэг юм айгуу сайн ойлгох хэрэгтэй юм болов гэж би хувьдаа боддог. Энэ хүн тийм миний эхнэр надад итгэсэндээ би эхнэртэй итгэсэндээ би бинийгээ харилцсан хүндэтгэл хоёулын амьдралыг туулъя гэж байгаа байхгүй юу? Тийм үстэй. Тийм хоёулын амьдралыг цугтаал туулъя гэж байгаа болохоор ерөнхийдөө нэг гарч байгаа нийтлэг юм конфликтүүд асуудлууд юунаас үүсэж байна гэхэлэр биеийн дүүтэн тэр харилцаа жоохон алдагдаад байгаа дэр гардаг юм болоо. Одоо жишээлбэл миний хувьд шийдэл яг үнэ хэлэхэд нэг темирхүү юмнууд их гардгуул дээ. Тэгэхээр ухтаад би хүндэтгэл үзүүлчихдэг байхгүй юу?
усанд орж явахад нь өгшөнд юу нургын цаг байдаг. Бибинээ уучлаа. Нэг нэгнийгээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр хандцгаая. Melody podcast-тэй хамт байдаг сонсогч та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud-д тус сонсох боломжтой. Melody podcast